Тэгэхээр чи энэ хоёр нэмэх завсраа бодно гэсэн. Тэгэхээр нэмэх завсраа шийд болгоно гэсэн юм шахах. Математикийн хичээл дээр өнгөрсөн жил хавар нь гарааны шалгалт аваад би 2 дугаар түвшинд үнэлэгдээд тэгээд тэрэн дээрээ багш маань алдаа дутагдлын маань зааж өгөөд тэгээд илүү сайжруулад заахтаа нөгөө нэг байнгын тийм шалгалт авч тэгээд шалгалтын дээр нь алтан зүйлүүдийн тайлбарлаад тэгээд ахид дэвшлэлийг ингээд шалгаад яваад тэгээд барианы шалгалтын дээрээ 4-р түвшин авсан. 2-р түвшингээс 4-р түвшин болж агсандаа үнэхээр их баяртай байгаа. Тэгээд илүү математикийн хичээл сонирхолтой болж багштайгаа хамтарч ажиллан ангийнхантайгаа хамтарч ажиллах чадвар нэмэгдсэн. Сайн байцгаана уу? Намайг Өсгөрээд өгдөг Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн сурагч. Тэгээд өнгөрсөн хавар одоо гарааны явцын шалгалт авсан. Тэрэн дээр болохоор 2 дугаар түвшинд үнэлэгдэжсэн. Одоо сая авсан шалгалтын дээр 4 дугаар түвшин болсон. Тэгээд яаж ингэж түвшингээ ахиулсан бэ гэвэл манай багш одоо явцын шалгалтаа байн авчгаад тэгээд нэг сэдвийг илүү гүнзгийрүүлж заасан. За тийм болохоор одоо төвшөө агсан гэж бодож байна. Тэгээд эндээ баяртай байгаа. Сайн бацгаана уу? Намайг Саран гэрлэдэг. Би Доронтой аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуульд математикийн багшаар 14 дахь жилдээ ажиллаж байна. За ингээд би математикийн хичээлээр туршилтын явцад багшийн ажиглалтын аргыг түлхүү хэрэглэлээ. За тэгээ өнөөдрийн хичээлдээр би квадрат тэмцэтгэл биш хичээлийг заалаа. За энэ квадрат тэмцэтгэл биш гэсэн хичээлдэр би 5 хүүхдийг сонгон ажигласан өнөөдөр. За ингэлээр квадрат тэмцэтгэл биш сэдвүүдээр ихэнх хүүхдүүд маань ажилласан 5 хүүхдээ маань одоо 3 хүүхэд нь шийд тэмдэглэхтэр алдаж байгаа юм дэндээс харагдаж байна. Ингээд бүх математикийн алхамжилсан үйлдэлүүдийг гаргахад ажиглалтын арга нь их боломжтой, хүүхэд болгон дээр тулж ажиллахад их төлхөд нэмэр байдаг. За өнөөдрийн энэ 5 хүүхдээс 2 хүүхэд маань өөрөө алхамжилсан үйлдэлийг дөрвийг бодож гүйцэтгэсэн бол эндээс 3 хүүхэд нь шийдийг тэмдэглэхээр алдаж найзаасаа дэмжлэг авах мөн багшаас дэмжлэг авах үйл явцыг гаргалаа. За тэгээ энэ дээрс энэ эмүүжийн хичин гэсэн 2 хүүхэд маань ерөнхийдөө тэмдэг тодорхойлох, шийдийг тэмдэглэх үйл явц дээр алдаж байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр би цаашдаа энэ 2 хүүхэдэд шийд тэмдэглэх үйл алхамыг дахин дадлахтай гэж эндээс харж байна. За ингээд энэ ажиглалтын аргаас би бол бас их зүйлийг сурлаа. Ажиглалтын арга зөвхөн математик судалгын өмнө нь бол би зөвхөн хичээлээ агуулгын хувьд ажиглалт хийдэг байсан юм байна. Энэ ажиглалтын арга нь бол бас хүүхдийн зан чанарыг бас судлахад бас илүү дөхөнтэй. Би өмнө ангисан математик хичээлийн энэ 11-р анги маань миний өөрийн маань даасан анги. Тэгэхээр өмнө зөвхөн хичээлийн судлаг тунаар л би хүүхдүүдээс шаардлага тавиад ажиллаа явдаг байсан болохоос хүүхдийн зан чанар талаас нь хичээл дээр давхар судалж яваагүй байсан байна. Тэгэхээр энэ ажиглалтын арга маань маш их үр дүнтэй. За тэгээ ажиглалтын арга дээр би энэ хүүхдийг хичээл дээр өөрөө бодож чадаж байна уу? За найзаасаа тусламж хүсэж хэрхэн авч байна? За өөр огт бодож чадахгүй байна уу? Багшаас тусламж авч хүсэж байна уу гэх мэтээр өнөөдрийн 3 аргаар ажиглалтын арга 3 дотор нь ингэж ангилж ажиглалтыг хийж авлаа. За би өмнө нь ажиглалтын аргаар зөвхөн хичээлийн агуулгыг ажигладаг байсан юм байна. Тэгээ туршилтын явцад хичээлийн агуулгыг ажиглахаас гадна хүүхдийн зан үйлийг ажиглах үйл явцад суралцлаа. Туршилтынхаа явцад. За тэгээ өнөөдрийн хичээлээр би энэ зан үйлээр хүүхдийн өөрөө бодож байгаа болон өөрөө бодож чадж гин үү? За найзаасаа тусламж хүсэж гин үү? За огт бодож чадахгүй байна уу? Эсвэл багшаас тусламж хүсэж байна уу гэсэн энэ шалгууруудаар сурагчдыгаа ажиллаж дүгнэлээ. За тэгээд энэ туршилтын явцад энэ ажиглалтын аргаар математикийн хичээлдэр илүү хөтөлбөр хэрэглэх нь илүү үр дүнтэй юм байна гэдгийг би харж суралцаж авсандаа бас баяртай байна.